Сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. За, энэ удаагийн дугаараараа шилдэг сургуулийн сэтгэл зүйч Нарангой миний бие болон шилдэг сургуулийн сэтгэл зүйч Ууган Цэцэг нар өөрийгөө олох талаар ярилцахаар энэ удаагийн дугаарыг хийх гэж байна. За, тэгээд энэ удаагийн дугаарыг эхлэхээс өмнө болохоор би чамаас амар сонирхолтой асуулт асууя гэж бодлоо. За, чи хэрвээ амтан байсан бол өөрийгөө ямар амтан байх байсан гэж бодож байна? Амтан байсан болоо? Туулаа юм уу? За, яагаад? Тэм гэгээлэг. Тэгэнгүүтлээ бас жоохон тийм сандарсан ч юм уу тий. Өнөөдрийн үед бол тий. За. Би болохоор өөрийгөө нэг юм юу гэж бодож байна. Нохой гэх юм уу? Нохой ингээл нэг тийм юу штэ цоглог штэ. Тэгэл ингээл тоглож болохоор аим хөрхөн хөөрдөг ч юм. Яа өөрийгөө жоохон нохойтой адилхан байж магадгүй гэж боддог. За яагаад энэ асуултыг асуусан бэ гэхээр өнөөдөр бүгдээрээ өөрийгөө олох талаар ярих гэж байгаа штэ тий. Тэгэхээр яг энэ саяных шиг ингээд би өөрийгөө ямар амтнаар төсөөлд юм бэ гэдэг маань өөрөө бид нар өөрийгөө яаж хэрхэн хүлээж аваад байгаа юм. Тэгээд энэ маань бас тий миний одоо хэр өөрийгөө олсон байдал вэ гэдэг нь маань харагддаг юм байна л да. Тэгэхээр өөрийгөө олох гэдгийг магадгүй хүн болгон янз янзаар бодож иж магадгүй. Чиний хувьд өөрийгөө олно гэдэг нь юу ямар байхыг хэлэх вэ? За миний хувьд болохоор өөрийгөө олно гэдэг нь өөрийнхөө зоригтой үнэнч. За тэгмүүдлээ өөрийнхөө одоо ямар үед ямар мэдрэмж гаргадаг. За тэгэнгүүт тэрнээсээ хамаарат би ер нь ийм хүү зан чанартай хүн. За тэгэнгүүтээ тухай харилцаж байгаа хүнийхээ зан чанарт нь тохируулж өөрөө харилцдаг ч юм уу тий. За тэгэнгүүт бас бусад хүмүүсээс ингээл өөр олон санаанууд гарч ирж штэ тий. Санаа болон асуудал шийдвэрүүд гарч ирнэ. Тэр болгонд яг өөрийнхөө одоо үнэт зүйлээрээ тэрэнд ингэж татгалзах тохиолдол бий. За тэр нэгдэх тохиолдол бий. Тэгж шийдвэрийг гаргадаг юм болоо гэж бодож байна. Тийм ээ тий. Тэгэхээр одоо жишээлбэл өөрийгөө олоогүй байх юм бол магадгүй надад ямар үнц нь байгаа вэ тий. Миний яг үнэт зүйл юу вэ гэдгийг олохгүй байхлаар бүх зүйлд тийм гэл ч юм уу тий. Бүх зүйлд л одоо ороод яваад идэг. Гэхдээ яг зарим тохиолдолд мэдээж тэрэн зүг байж болох ч гэсэндээ зарим талаараа бас магадгүй нэг буруу зам руу орох гэлтэгдэг шүү дээ хүмүүс. Тэгэхээр ер нь нэг өөрийгөө олох процесстэй одоо өөрийгөө олно гэдэг зүйл маань айгу бага наснаас эхлүүлээл ингээл явж байгаа л. Тэгээ дийлэнхтэй хүмүүсийн яг нэг өөрийгөө олох процесс нэг өсвөр наснда ирээдэл яг ингээл өөрийгөө ирж хайгаад эхэлдэг шүү дээ. Чиний хувьд ер нь өөрийгөө яаж ирж хайж исэн бэ? Тий яг нөгөө өсвөр наснд болохоор мэрэгжил сонголт гээд гардаг шүү дээ. Тэр үед би ч нөгөө баахтаа айгуу тийм урлаглаг тэгээд бүжиглэх дуртай, тэгээд дуулах дуртай, хамтлагтай хүүхэд байсан шүү дээ. Тэнгүүд яг одоо би яг юунд дуртай юм бэ? Цаашлаад би яг одоо миний яг гүндээ яг юу одоо хүсдэг юм бэ гэд тэрийгэ гаргаж ирэх тэр үйл явц байсан юм болоо. За тэгэнгүүт өөрийгөө олох үйл явцад болохоор манай ангийнхан найзууд маань илүү их тусалсан гэж би бодож байна. Тийм яалтчгүй найзууд угаасаа хүний яг өөрийгөө олох процессд нь маш их тусалдаг тий. Тэгэхээр нөгөө нэг сүүлд би нэг судалгаа бас нэг харж байсан юм. Тэгсэн чинь ингээд нөгөө хүүхдүүд мэдээж одоо ер нь өөрийнхөө identity буюу тий өөрийгөө олох тэр процесс нь өсвөр наснаас ингээд эхэлдэг гэж байгаа байхгүй. Тэгээд яг тэр өөрийгөө олж явах процесс дээр бас бид нар өөртөөгөө ижил төрлийн хүмүүсийг өөрийнхөө хүрээлэл болгож эхэлдэг шүү дээ тий. Тэгэхээр өөрийнхөө найзуудыг бүтээж эхэлдэг. Тэгэхээр тэр найзууд маань өөрөө яадаг гэхээр хүний насан туршийн чи ямар хүн байх вэ гэдэг зүйлийг маш хүчтэй нөлөөлдөг хүмүүс гэж байгаа байхгүй. Тэгэхээр бага насндаа болохоор бид нар ингээл нөө аав ээжээсээ амар үлгэр дөрөөл аваад ч юм уу тий. Магадгүй зарим хүүхдүүд нь багшийнхаа үгийг л айгуу сайн сонсоол тий. Тэгжсэн яг өсвөр нас руу ороод ирэхлээр ингээл найзуудын л одоо харж байгаа зүйл хамгийн гоё ягаал найзуудын л зөв гэж зөвшөөрсөн зүйлс нь их гоё ягаад идэх тий. Тэгээ яг тэрнээс ингээд бидний өөрийгөө хинбэ гэж олох процессд маань угаасаа найзууд маш их нөлөөлөх баг. Миний хувьд болохоор би яг ингээд өсвөр наснда өөрийнхөө олох процесс маань бас ингээл урлагтай холбоотой ч юм уу тийм ингээл өөрийгөө янз янзаар ингээл нэг л. Гэтэ бас ингээд одоо ингээ харангууд өөрийгөө олох гэж нэг их эрэлхийлж байгаагүй юм болов уу гэж бодоод идэв. Одоо жишээлбэл миний яг ингээд нөгөө
хүсэжсэн ч юм уу те ингээд хийх дуртай зүйлэнд нь жишээлбэл дуулах, бүжиглэх энэ төр гэдэг ч юм уу те. Тэгэл яг тэрэндээ л би дуртай би бусад өөр зүйлийг хийхгүй гэдэг ч юм уу те. Тийм байсан юм шиг санагдаад байгаа байхгүй. Тэгэл одоо багш магш ч юм уу спортын тэмцээнд орох уу гэл. Одоо би жишээлбэл амар том биетэй охин байсан учраас өндөр охин байсан учраас нөгөө сагсанд оруулах гад их чар маань. Тэгтээ болохоор хэдийгээр уулын би ингээд хичээвэл бас болж болно шүү дээ тий. Тэгээд тэгсэн ирнэ ерөөсөө үгүй би орохгүй. Би чадахгүй. Би дургүй гэл ч юм уу тий. Яг тийм хандлага амар их гаргадаг байснасаа яг нэг өөрийнхөө identity гэдэг зүйлийг зөвхөн нэг зүйлтэй холбочихсон байсан юм болов уу гэж юм бас анзаараад идэг. Тэгэнгүүт нөгөө талаараа бас юм болгоныг эрэлхийлдэг хүүхдүүд гэж байдаг штэ тийм. Ингээл янз янзын зүйл туршаад үзээд идэг ч юм уу. Тэгвэл ер нь чиний бодлоор өөрийгөө олоход нь ер нь аль зүйл нь илүү чухал гэж бодож байна. Ингээд нэг зүйлдээ тууштай байх нь уу эсвэл олон зүйлийг эрэлхийлэх нь илүү дээр гэж бодож байна. Миний бодлоор бол олон зүйлийг эрэлхийлэх нь юм уу? Яагаад гэвэл хүн яг юу хүсэж байгаа өөрт нь юу хэрэгтэй байгаа тий тэр зүйлийг олоход нь ганцхан зүйл ингээ одоо за жишээлбэл бүжиг юм уу дуугаар ингээд сонирхолтой өөрөө сонирхолтой тийм болохоор тэрүүгээрээ ингээд дагнаад явлаа гэж бодхолоор бусад зүйлийг нь ч гэсэн чаддаг байвал яах юм тийм үү тий тэгэхээр эцэгчүүд бас эцэгчүүд ч юм уу сургуулийн багш нар ч юм уу тий тэд нар маань хүүхдүүдийг өөрийгөө олох тал дээр нь олон талаар нь нээж өгвөл бас боломжтой гэж бодож байна. Тийм тий. Бас нөгөө нэг л зүйлийг ингээл би чаддаг гэж бодож идэл бас өөр зүйлүүдийг чадах зөндөө боломж ч юм уу тий. Магадгүй үнэхээр өөрийнх нь дуртай өөр зүйлийг олж болох байсан ч гэсэндээ өөрийнхөө чаддаг энэ л зүйл мэн чадах байх бусдын чадахгүй байх гэдэг өнгөрөх бас магадaltaй шүү дээ тий. Тэгэхээр энийг бас яаж мэдчихсэн бэ гэхээр би өөрийгөө ерөөсөө цагс тоглож чаддгүй гэж боддог гэсэн байхгүй юу. Би угаасаа ямар ч авьяасгүй гэж боддог ч юм уу тий. Тэгээд тэр мэн яг яасан бэ гэхээр зүгээр ганц удаа ингээд бөмбөг одоо хэд удаа шидэх гээд болохгүй болохоор нь яасан би угаасаа сагсан дургу гэж шидсэн. Тэгсэн чинь ингээд саяхан ингээд багш ажилчдын нөгөө спортын тэмцээн болоод тэгээ би спортын тэмцээнд нь орж үзээд тэгээд ингээд угаасаа миний оронд орох хүн байхгүй учраас би заавалчгүй орох хэрэгтэй болоод тэгээ ингээд тоглож исэн чинь болохоор надад ингээд тий магадгүй тэр шийдрүү шидэх чадвар нь байхгүй ч гэсэндээ хамгаалах чадвар нь сайн байсан ч юм уу тий. Тэгээ би ингээ гүүл ингээ болох юм шиг ч юм уу. Тэгээд тэндээс надаа ингээд хүн ингээд нэг л зүйлийг нэг л талаас нь харахаар өөр тал нь бас туртай байж болох юм байна да гэдэг зүйлийг бас анзаарч ирсэн. За. Тэгэхээр нөгөө нэг өөрийгөө олох гэдэг юм байна ингээл хүн болгон янз янзаар ойлгодог шүү дээ тий. Тэгэхээр жишээлбэл чиний хувьд болохоор өөрийгөө олно гэдэг нь одоо өөрийнх нь зорилгыг олох гэж юм. Эсвэл зарим хүний хувьд нь өөрийнхөө харагдах төрхийг олох гэдэг ч юм уу тий. Найзуудыгаа олох ч гэсэндээ бид нар өөрийгөө олж байгаа бас нэг хэсэг юм байна л да. Тэгвэл яг түрүү нөгөө найзууд нь тусалж исэн гэдэг жисэн шүү дээ. Найзууд тусалж исэн. Тэрвэл яг ямархуу байдлаар юу нь яаж тусалж исэн юм шиг санагдаж байна. Маань найзууд болохоор ерөөсөө шүмжилдэггүй байсан гэх юм уу? Аюул сайн сонсдог гэсэн. Тэгэхээр хүн ч ингээд ярих тусмаа өөрийгөө илэрхийлж байгаа штэ. Тэгэнгүүт өөртөө итгэл нь баг багаар нэмэгддэг ч юм уу тий. За цаашлаад өөрийнхөө яг юу хүсэж байгаа гэдгийг ингээд илэрхийлээд ингээд санамсаргүй ингээд гаргачих бол тэр нь ингээд илэрхийлэмж болоод тэгж тусалж ирсэн гэж би бодож байна. Тэгэхээр нөгөө өөрийгөө яг илэрхийлээд өөрийгөө ингээд нээгээд ихэнгүүт тэрийг нь хэнийг шүүмжлэхгүйгээр хүлээж аваад тэгэхээр би болох юм байна те энэ нь яг ингээд би ингэж болох юм байна гэдэг нь өөрийгөө олох зам руу орж ирсэн гэсэн үг тийм. Миний хувьд яг тэгж тусалдаг байсан зүйл нь болохоор өдрийн тэмдэглэл юм шиг санагдав. Ингээд найзуудтай байгаа ч гэсэндээ би ингээд найзуудтай хэлнэ. Гэтэ ингээд заримдаа ингээд хэцүү байгаа зүйлсээ ч юм уу зарим мэдрэмжүүд мэдээж ингээд нэг юм хэлэхэд тохиромжгүй байх ч юм уу тийм тохиолдолд амар их өдрийн тэмдэглэл бичдэг байсан. Тэгэнгүүт ингээд нөгөө өдрийн тэмдэглэлээ ингээд харахад анх нөгөө Ана Франкийн өдрийн тэмдэглэл хэлбэдэж штэ. Тэрийг ингээд 13 4 настайдаа ингээд уран зохиолын хичээлээр Ана Франкийн өдрийн тэмдэглэлээ уншаарай гэдэг. Тэгээ Ана Франкийн өдрийн тэмдэглэлийг уншичаал
ягаад ч юм бас тэ ингээл нэг юм дэлбэрэлт болоод тэгэл миний өдрийн тэмдэглэлийг нэг хүн гаргаж ирэл тэгэл домог болоо. Зүгээр тиймэрхүү амар энгийн юмнаас болоод өдрийн тэмдэглэл биччихсэн. Тэгээ миний өдрийн тэмдэглэлийг болохоор Кейт гэдэг нэртэй. Тэгээ тэрэндээ нэр өгсөн. Тэгээ тэрийг ингээд нэг юм төсөөллийн хүн гэж боддог ч юм уу. Тэгэл хамаг амьдрал өдрийн тэмдэглэлээр биччихдэг. Тэгээд одоо ингээ харахаар өдрийн тэмдэглэл маань надад маш их тусалж байсан юм шиг санагддаг. Яагаад вэ гэхээр хүн нөгөө юу яадаг юм шиг санагддаг хгүй ингээд өөрөө дотроо бодоод тахлаар бодол дотроо эргэлдээ л идэг ч юм те. Бодол дотроо одоо төөрөөд тий ингээд тэрийг ингээд яахгүй. Тэгэхээр одоо жишээлбэл хүний би болохоор ингэж төсөөлдөг байхгүй. Хүний одоо бие махбодтой одоо ингээд за бидний ухамсартай нэг хэсэг байгаа тий. Одоо бид нар тарих зүрх гэж ярьдаг шүү дээ тий. Ухамсартай нэг хүн байгаа дотор нь мэдрэмжээрээ л амьдардаг нэг хүн байгаа. Тэнгүүт ингээд бидний аль маань бидний нэг хэсэг учраас алийг нь ч үл тоохгүй байх хэрэгтэй гэж боддог байхгүй. Тэнгүүд бид нар амьдрал дээр ингэ яадаг вэ гэхээр жоохон хэцүү мэдрэмж байгаа л ч юм уу те тухгүй мэдрэмж хин нэгэнд илэрхийлж болохгүй мэдрэмжүүдтэй болохоор ингэ хадгалцдаг. Одоо эсвэл магадгүй хин нэгэнд хатаархлаа гэж бодоход тэрийгээ шууд үл ойшоодаг ч юм уу те наа чи ингэж болохгүй чи чимээгүй аа гэд нөгөө хүнийгаа ингэ дарчдаг. Тэгэхээр ингэ нөгөө өөрийнхөө нэг талыг те өөрийнхөө нэг хэсгийг ингэ байнгын үгүйсгээд тахлаар бид нар өөртөө бас үгүйсгдэг болчт юм болов гэж анзаардаг байхгүй. Тэгээ нөгөөдгөө сонсохгүй байгаад нь шүү дээ. Тэгээд өдрийн тэмдэглэл болохоор яг тэрийг мань одоо нөгөө тэр мэдрэмжээс гарч байгаа бүх зүйлүүд ингэж мэдрэмж маань ярьж эхэлдэг. Яг өдрийн тэмдэглэл бичихлээр дотор байгаа бүх мэдрэмжээ ярина. Тэгээд нөгөө бичснийхэн дараагаар өдрийн тэмдэглэлээ би буцаад уншина шүү дээ. Тэгээд хийж уншингууд би яг нөгөө мэдрэмжээ сонсч идэг. Тэгэнгүүт би ингээд л эндээс болоод ийм мэдрэмж авсан юм шүү дээ. Би ингэсэн биш дээ. Надаа ийм байгаад байгаа юм гээд яг нөгөө өөрөө өөртөө ярилцж байгаа хэлбэр байсан юм шиг одоо санагдаж байгаа. Яг тухайн үедээ бол нэг тийм бодохгүй. Бол хамаг амьдралаа бичээл. Ууралсан үедээ, хэцүү үедээ, гомцсон үедээ тэгэл ийм хэцүү байгаа бүх үедээ яг ингээл амар их бичдэг. Тэгэл одоо харах юм бол их л хэцүү амьдрал байдаг. Тэгэл 14-5-таа нэг л их ууртай, бүх зүйл ууралсан юм тий. Тэгээ одоо болохоор би ер нь ингээд нөгөө өөрийгөө ойлгох зүйл чадвар маань илүү сайжирсан юм шиг санагдах байхгүй юу? Ер нь айгуу сайн өөрийгөө ойлгодог болчихсон. Би ийм учраас ингэж байгаа шүү гэдгийг амар анзаардаг болсон. Тэгээд тэнгууд бас өдрийн тэмдэглэл бичих маань жоохон багассан ч гэсэндээ одоо яг ингээд эргээд ингээд харахаар бас айгуу гоё миний яг өөрийгөө ойлгох процесс дээр их тусалсан зүйл юм байна гэж анзаараад байдаг. Тэгэхээр бас хүүхдүүд өдрийн тэмдэглэл бичвэл бас гэдэг шүү. Хэзээч шүүмжлэхгүй хэзээч одоо би тэрийг л ингээл нөгөө ил гаргаал тавьчихгүй бол хин ямар ч нууц задрахгүй гэдэг ч юм уу тийм учраас өдрийн тэмдэглэл их гоё дээсэн. Тэгээд бас нөгөө нэг тэрийг бас ашигласан нөгөө жишээ нь би таад нөгөө хэлсэн шүү дээ. Манай нөгөө яг одоо тэр насн дээр явж байгаа дүү маань ингээл бүх зүйл шантраал ч юм уу болохгүй байгаа л. Тэнгүүд яг би тэр үед юу хийжсэн юм бол гэж харсан чинь би ч гэсэн яг тгий явжсэн. Тэнгүүд нөгөө нэг том болоод ирэнгүүт хүмүүс яг өсвөр насны ч юм уу эсвэл дөнгөж одоо магадгүй их сургуульд орж байгаа 12 дугаар ангид нөгөө мэрэгчлээ сонгож байгаа хүмүүс ч юм уу тэдрийг ойлгохгүй юм шиг байна. Яг том болоод ирэнгүүт одоо жишээлбэл би ингээл дунгууд тэгэл болж штэ. Тэгэл сурч штэ. Юунд нь тэгдлээ гэдэг ч юм уу бас хаяа тийм бодол төрөх гээд байдаг байхгүй яг ойрынхан хүмүүстэй л те. Тэгэнгүүт яг ингээл өөрийнхөө өдрийн тэмдэглэл харангууд би өөр яг тийм хөвгтэйсэн байгаа байхгүй тий. Өстө болохгүй байна нэрээ. Тэр мэнч болохгүй байна, энэ мэнч болохгүй байна. Ядчийл ингээд сонин хүрдэг авчлаа гэж байна. Бүх юмд гомдлоо аим хэцүү санагдал тэрнийг хүрдэг авсан хүртэл амар золонтой явдал юм шиг тий. Тэгэхээр өсвөр наснд угаасаа л бидний сэтгэл хөдлөл маш өндөр байгаа. Тэрийг ингээд тий яг ингээл гадагшуулахад илэрхийлэхээр угаасаа тийм байдаг ч юм уу тий. Тэгээ том болоод ирэнгүүт бидний тийм нөө мэдрэмжээ санахаа болчдөг ч юм уу тий. Тийм хүчтэй мэдэрдэг байснаа мартцсан байдаг ч юм уу. Тэгэхээр яг энэ дээр бас нөгөө эцэг эхчүүд мань бас алдаад идэг юм шиг санагддаг. Яг нөгөө өсвөр насны хүүхдүүд нь тэгэл ингээл нөгөө драматик те ингээл өстө болохгүй байх ингээл тэгэл ингүүт эсвэл би ингээл одоо ийм ч юм сонирхмоор байна тийм ч юм сонирхмоор байна гэхэлэр нэг юмдаа тууштай бай гэдэг ч юм уу те. Чиний ер нь харж байгаа эцэг эхчүүд яг өсвөр насны хүүхдийнхаа яг өөрийгөө олох процесс дээр нь юун дээр алддаг юм шиг харагддаг үү? Эцэг эхчүүд маань одоо нийтлэг алдаад байгаа зүйлүүд маань
одоо би яг энэ мэргэжлийг сонгоцсон. Тэгэнгүүтээ би одоо ингээд амжилттай явж ийн ч юм уу тий. Тэгэнгүүт одоо миний хүү энэ мэргэжлийг ингээд сонгочих. Тэгвэл чи яг гоё ингэж явна ч юм уу. Яг ингэж хүүхдийгээ чиглүүлэхгүйгээр яг ингээд шууд ингээд тулгаад ч юм уу тий. Тэгдэг юм шиг санагддаг байхгүй юу? Тэгэхээр эцэг эхчүүд хүүхдийгээ илүү сонсоод тий. За аль зүйл сонирхолтой байна гэдгийг сонсох хэрэгтэй. Бас нөгөөд хүүхдээгаа энэ хүн манд хувь хүн би хүн болж байгаа шүү гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. За юу сонирхож байгааг нь бас хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тэгээд яг зөв зам руу ингээд туулгах биш ингээд чиглүүлээд явбал илүү үр дүнтэй гэж санагддаг. Тийм тий. Одоо ингээд тулгаж тэгээд байх тусам л нөгөө хүүхд чи улам л хэцүү санагдаал таагураал тий илүү төөрөгдөөл тий. Миний одоо энэ сонгож байгаа мэргэжил маань үнэхээр биш ч юм уу тий гэх мэтчлэн их төөрөгдөх байх. Тэгээ би өөрийгөө олоход бас илүү төөрөгдөнө гэж бодож байна. Тийм тий. Тэгэхээр нөгөө эцэг эхийн бас тэр нөгөө шахалт маань өөрөө бас хүүхдүүдэд их дарамт болох хандлагатай байдаг. Жишээлх юм бол орж ирж байгаа хүүхдүүд ингээд одоо сэтгэл зүйн зөвлөгөөнд орж ирж байгаа хүүхдүүдэд яг мэргэжил сонголтоор сонголтын талаар ярилцахаар орж ирж байгаа хүүхдүүд их байдаг штеп. Тэгэнгүүт тийм дотор ингээд уул нь би ингээд ийм хүсэж байгаа. Одоо миний жишээлбэл нэг үйлчлүүлэгч маань ингэжсэн байхгүй юу. Би бол надаа ингээд одоо ингээд 4 мэргэжил байна гэд орж ирсэн байхгүй юу. Тэгээ ингээд яриаг нь сонсоод байсан чинь манай хүн болохоор ер нь мэргэжил нь өөрийнх нь хувьд амар тодорхой би энийг сонгоно гэдэг юм ойлгомжтой. Тэгсэн чинь ингээд донд нь ингээд нэг шал далийн өөр мэргэжил явж байгаа байхгүй юу. Тэгээд тэгсэн чинь чи яагаад энэ мэргэжлийг сонгосон чи үгүй харин энийг нэг бодоогүй л байсан юм л та. Тэгсэн чи харин манай гэрийнх нь ламд үзүүлээд. Ламд үзүүлсэн чи харин яг ийм л хүн болох хүн бай гэд тэгсэн. Тэгээ оруулаад ирсэн гэдэг ч юм те. Тэгэхээр тэр маань одоо ингээд хэдийгээртэй ингээд баталгаатай чи энийг л одоо хийвэл амжилтанд олно гэж хэлээгүй ирнэ. Бас эцэг эхийн тэр шахалт эцэг эхийн хэлж байгаа тэр зүйлс нь мэдээж тодорхой хэмжээгээр хүүхдэд дарамталдаг юм шиг байна тийм. Тэгвэл ер нь одоо яг хүүхдүүдэд те одоо магадгүй өсвөр насны хүүхдэд за эсвэл магадгүй бүр те одоо яг дөнгөж өсвөр нас руугаа орж байгаа ч юм уу яг одоо мэргэжил сонголт интерес амар хол байгаа тийм хүүхдүүдэд хүүхдтэй эцэг эхчүүд жишээлбэл яг хүүхдээ өөрийгөө олоход нь ер нь яаж туслах хэрэгтэй гэж бодож байна. Мэргэжил сонголтоос өөртөө тийм өөр яг нөгөө би яг хин юм бэ? Би ямар одоо хүн юм бэ? Би ямар үнцэнтэй юм бэ гэдэг зүйлээ олох гэдэг гэсэн. Өөрийгөө бас ойлгодог тийм. Эцэг эхчүүд болохоор хүүхдийнхээ мэдрэмжийг сайн гаргаж ирээсэй гэж бодож байна. Мэдрэмжээ гаргаж ирэхлээр мэдээж өөрийгөө илэрхийлээд эхлэхээр яг юу хүсэж байгаа, ямар зүйл дуртай байгаа гэдэг нь гарч ирнэ шүү дээ тий. Тэгэнгүүт хүүхдүүд болохоор эцэг эхийнхээ хажууд айгүй тийм хаалттай юм шиг байдаг. За тэгэнгүүтлээ найз нөхдийнхөө хажууд болохоор илүү тийм нээлттэй юм шиг тий. Тэгэхээр ингээд хүүхэд өөрийгөө олоход айгүй хүндрэлтэй болоод би ер нь нээлттэй юм болов би ингээд автагаа сайн ярилцдаггүй штэ нээлттэй юм болов халттай юм болов би гэхдээ найзууд цахаад иргэд ажгүй л байдаг штэ ч юм уу тий. Яг тэр зүйлийг нь эцэгчүүд сайн сонсох хэрэгтэй. Найз шиг нь байх хэрэгтэй ч юм уу. Тийм хэрвээ тийм байвал хүүхэд угаасаа өөрийгөө олохдоо ингээд айжмаар ингээд яг ингээд яваад эхэлнэ гэж бодож байна. Тэгээд бас нэг уншижсэн юм болохоор өсвөр насны хүүхдүүд хамгийн өсвөр насныхаа хамгийн сүүл үеэр олсон амжилт байгаа штэ. Спорт, муурлаг, эсвэл хичээл ч юм уу тий. Тэдгээр зүйлүүд дээр ямар нэгэн амжилт гарвал яг тэр зүйлээрээ ингээд тогтоох. Тэгэнгүүт л өөртөө итгэлэн ч юм уу яг тэр зүйлдээ ингэж илүү би энийг уусаж чаддаг штэ. Тийм учраас би энэтэй ингээ холбоотой зүйлүүдэд илүү дуртай юм байна ч юм уу. Ингэж өөрийгөө олох ингэж замнал нь бий болдог гэж нэг уншижсэн юм байна. Бас магадгүй бах тий. Би яг 12 дугаар ангитай манай сургууль дээр ингээд нөө солонгос хэлний нэг юм юу болж ирсэн. Сургалтын нэг юм хөтөлбөр байдаг гэсэн хэвээр 7 хоногт нэг 2 цаг ч лөө. Тэгээд тэрэн дээр төгсгөтөө болохоор шалгалт аваад тэгээд дээрэс нь ингээд солонгос хэлээр жүжиглэх жүжиглэлт
хүчтэй тийм талент тоглолт болж байсан юм. Тэгэл тэгсэн чинь ингээл бид нар юу агаал ингээд би тэр жүжигийг найруулал одоо чи тийг ингэн одоо ингэж хэлнэ одоо бүгдээрээ ингэгээл бүх жүжигийг бичээл найруулал тэгээ одоо ингэ шүү ийм сэтгэл хөдлөл гарах хэрэгтэй чи наадхаа ингэж хэлнэ гэл амар тэгжсэн байхгүй. Тэгээд гисэн чинь ингээл босод багууд болохоор ингээл амар тийм янз янзын сонирхолтой солонгос увцсан. Тэгэл өө яана за бид нар ч орог чадахгүй юм да гэл тэгжсэн байхгүй. Гэтэл ингээл за яг миний хэлснээр явна шүү өнтер гэл. Тэгээд яг тэрийг ингээ найруулад дуусгаад тэгсэн чинь ингээд манай жүжиг алт авч ирсэн байхгүй. Тэгэл би тэр үед за би ер нь найруулах гэж байна. Тэгээ шийдсэн. Тэгээд нөгөө түрүүн бас нөгөө юг ярьжсэн шүү дээ. Эцэг эхчүүд бас ингээд тэр тухайн хүүхдийг чиглүүлэх хэрэгтэй гэдэг. Тэгээд тэр чиглүүлэх дээр бас амар чухал юм шиг санагддаг. Тэгээ би нөгөө найруулагч бол ингээд амар хөрсөн явж байгаа шүү дээ. Тэгсэн чинь манай ээж намайг ингээд манай ээж болохоор ингээд зөндөө хүмүүст ингээд багшилдаг. Тэгээд тэр багшилжсэн хүмүүс дотор нь ингээд бас найруулагч хүмүүс байсан. Тэгээд намайг ингээд за чи ямар та чи энэ хүмүүс чинь яг юу хийдэм бэ гэдгийг очиод харцгаа гэдэг чийсэн байхгүй юу. Тэгээ очиод хараад би ингээд ярилцаад үзсэн чинь нөө миний үнэт зүйлтэй нийцэхгүй гэдэг мэдрэмжийг аваад за энэ арай биш юм шиг байна гэж бэлжсэн байхгүй юу. Тэгэхээр нөгөө хүүхдүүд ингээд заримдаа магадгүй тэгээ сэтгэл хөдлөлөөрөө энэ л гоё ах тэр л гоё ах гэж угаасаа тэгдэж штэ тий. Хувцсан ч гоё юм байна гэлээ. Тэнгүүт бас ингээд үнэхээр тэр нь бодит байдал дээр ямар байдیں۔ Чиний бусад үнэт зүйлтэй нийцэж байгаа юу гэдэг зүйл бас амар чухал юм шиг байна тий. Тэгээд гэтээ бас тий нөө бусад үнэт зүйлээс нь илүү тэр зүйл бас чухал ээж болно шүү дээ тий. Тэгвэл бас тэрийгээ сонгож олно гэдэг ч юм. Төрөө нэг юм хэлчихсэн нөгөө яриггүйсэн үү? Үгүй. Нэмж хэлчих гэж байна. За тэгэхээр ингээд нөгөө эцэг эхчүүдэд бас тэг хүүхдтэй хэрхэн өөрийгөө олоход нь туслах хэд хэдэн зүйлийг сая бүгд хоёлаа ярьлаа тий. Нэгдүгээр хүүхдээ мэдрэмжийг сайн сонсох хэрэгтэй юм байна. Тэгэхээр нөгөө мэдрэмжийг сайн сонсно гэдэг нь саяны яг нөгөө өдрийн мэдээллээр дамжуулт би өөрийгөө олж исэн гэдэгтэй адилхан хүн өөрийнхөө нөгөө хоёр талыг тий мэдрэмжээ илэрхийлээд ухамсартай зүйлээ ч ингээ илэрхийлээд байх тусмаа одоо яг өөрийнхөө юу хүсэж байгаа вэ гэдгийг амар ойлгож эхэлдэг юм шүү. Тэгээ би нөгөө саяхан emotional intelligence гэдэг нэг ном уншиж байгаа арай дуусаг. Тэгээ тэрэн дээр яасан мэхлээр хүн төрлөختөн анханасаа бий болохдоо хүний мэдрэмжийн тархит төрүүлж хөгжсөн гэж хэлж байгаа байхгүй юу. Тэгээд мэдрэмжийн тархит төрүүлж хөгжсөн учраас бид нар аливаа зүйл мэдрэмж маш хүчтэйгээр нөлөөлдөг. Тэгэл нөгөө зүрхээ даг гэлдэг шүү дээ. Зүрхээ даг гэдэг чинь угаасаа мэдрэмжээ даг гэж хэлж байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө мэдрэмж маань угаасаа төрүүлж хөгжсөн. Одоо үнэрлэх мэдрэмж болон бидний сэтгэл хөдлөл хоёр төрүүлж өгсөн байгаа байхгүй. Тэгэхээр бидний амьд явахад сэтгэл хөдлөл маш чухал байсан гэсэн. Тэгэхээр бид нар сэтгэл хөдлөлөөр дамжуулаад аливаа зүйл зөв үү биш үү гэдгийг зөн сонгороо мэдэрдэг гэж байгаа байхгүй. Тэгэхээр одоо жишээлбэл тэнд айц төрх юм бол бид нар цухтаад амьд үлддэг ч юм уу тийм. Эсвэл уур хөрх юм бол ингээл яаж хийж байгаа л ингэдэг гэл. Тэгэхээр бидний нөгөө мэдрэмж маань өөрөө тархины одоо тархитаа одоо тарих буюу ухамсартайгаа холбогдчихж бид нар зөв шийдвэр гаргадаг гэж байгаа. Тэгээ тэгэнгүүт тэгвэл бид нар мэдрэмжээ илэрхийлэхгүй байгаадах юм бол яаж тэр мэдрэмжээ ойлгох юм бэ те? Тэгэхээр нөгөө мэдрэмжийг ойлгоно гэдэгт хамгийн чухал зүйл нь тэрийг сонсдог хин нэгэн байх хэрэгтэй те. Тэгээ сонсоод шүүмжлэхгүй хин нэгэн байх хэрэгтэй те. Тэгэхээр яг тэрнтэй уялдуулаад үзэх юм бол эцэг эхчүүд маань хүүхдээ одоо өөрийгөө ойлгодог, өөрийгөө олцсон те. Өөртөө одоо тийм юу хүсдгийг мэддэг тийм хүүхдийг бий болгож байгаа бол хамгийн түрүүнд эхлээд маш сайн сонсох хэрэгтэй байна тий. Маш сайн сонсох, шүүмжлэхгүй байх. Тэгээ таа ч гэсэн өөрөө ийм их мэдрэмжээр дүүрэн ийм залуухан жоох хүүхэд бас байсан шүү гэдгийг санах хэрэгтэй байна. Тий. Тэгэхгүй бол нөгөө бид нар том болох тусмаа би тийм их мэдрэмжийг тээдэг байсан шүү гэдгийг мартчихдаг юм шиг байна тий. За мэдрэмжийг нь сонсох. За магадгүй мэрэгжил сонгож байгаа бол тухайн хүүхдийг тэр зүйл рүү чиглүүлээд юм хэлгэж болох. За бас нөгөө спортын нэг юмд чадсан бол тэрэндээ бас үнж явах магадлалтай гэж байсан шүү дээ. Тэгэхээр хүүхдүүдэд бас ямар нэгэн зүйлээр хичээллэхэд нь тусалж болох нь тий. За одоо энэ дээр бас нөгөө нэг хоёлаа чинь бас сэлийг бас дуртахгүй л бас болохгүй тий. Сэл маань өөрөө бас хин нэг өөрийгөө олоход нь түлхэж тусалж өгдөг. Миний бодлоор хүүхдүүдийн өөрийгөө олох процессд нь сэлийн тусалдаг зүйл нь яг түрүүний хэлсэнчлэн нөгөө мэдрэмжээ ярих. Тэгэхээр ингээл хүүхдүүд нөгөө эхлээд ингээл анх ордог байхад нөгөө одоо би чинь ингээл анхны баг удаа
сэтгэл зүйч орж исэн байхгүй. Тэнгүүд хүүхдүүд ингээд нөө сэлийн талаар нэг сайн мэдэхгүй байгаад тэгэл мэдрэмжийн нас болохоор ингээл мэдэхгүй гэлч юм те ингээл нэг тийм мэдэхгүй байгаад байдаг гэсэн байхгүй. Яг түрүүний ячна. Тэгэл яг ингээл жоохон ингээл багаар янгууд 3 4 дугаар улирлаас эхлээл амар сайн илэрхийлдэг болчихдөг ч юм уу те. Тэгээ миний анзаарж байгаагаар бас ингээд нөгөө сэлийн нэг тусалдаг зүйл нь юу вэ гэхээр одоо тэр нөгөө хамт олныг амар тийм шүмжилгүй байдал руу чиглүүлдэг. Тэгэхээр нөгөө сэлийн гол бас үн зүйлүүдийн нэг нь нөгөө хүн болгон янз янз байгаа. Хүн болгон өөр өөр байгаа. Тэгээ тэр өөр байгаа байдал дээр буруу зүг гэсэн юм байхгүй. Ягаад гэхээр бүх хүн өөр гэдэг ч юм уу те. Тэгээд эхлэнгүүт нөгөө хүүхдүүд багаар хүн болгон өөр шүү гэдэг тохиог аваад ангууд хэн нэгний хэлж байгаа үзэл бодлыг ерөөсөө ингэж чичлэх ч юм уу буурдах ч юм уу тийм байхгүй болж эхэлт юм л. Тэгээд эхлэнгүүт нөгөө хүүхдүүд өөрийгөө ариул илүү чөлөөтэй илэрхийлдэг ч юм уу тийм. Тэр нөгөө хүн болгон өөр шүү гэдэг тэр ойлголтыг нөгөө хүүхдүүд аваад ирэхлээр бусдыг ч гэсэндээ үзий ядах мэдрэмж нь багасчихдээ юм шүү. Яагаад гэвэл энэ хүн надтай адилхан биш юм чинь. Би энэ хүнийг үзий ядаад явах тий. Надаас зүгээр өөр юм байна гэж бодчихдог болчихдог ч юм уу тий. Тэгээд тэр мэнд бас одоо нэг хүн тийм үзэл бодолтой болчихгонгод эргээд тэм дотор байгаа хүн өөрийнхөө мэдрэмжийг илэрхийлээд өөрийгөө олоход нь бас тусалж өгдөг юм шиг санагдав. Нөгөө талаасаа бас мэдээж нөгөө identity and mindset гэдэг бүтэн бүлэг байгаа шүү дээ. Тэрэн дээр хүүхдүүд чинь ингээл өөрийнхөө даваа тал юу юм, өөрийнхөө сул тал юу юм. Даваа сул тал гэж одоо тий бидэрт яагаад байгаа юм тий. Бид нар даваа талаа яаж ашиглах юм, сул талаа яаж одоо сайжруулах юм гэж юм тий. Тгийх тусам ингээд хүүхдүүд илүү нөгөө өөрийгөө өнгийг одоо саяных шиг өөрлөгөө өнгийгөө л тий. Би ийм биш тий. Би чи ер нь ийм хүн юм биш тий. Надад ийм эрхэмлдэг зүйлс байд юм. Нөгөө хамгийн ихэнд чи нэг бас ярьжсэн нөгөө бүх зүйл тийм гээд байх юм уу? Бас бүх зүйл үгүйгээд байх юм уу гэдэг нөгөө хуу хүний хэл хязгаар гэдэг зүйл нь бас хүний өөрийгөө ойлгохтой амар чухал юм шиг санагдав. Тэгээ өөрийгөө ойлгоод ихсэн хүн чинь өөрийнх нь үнэт зүйл жанжин шугамнууд бий болж эхлэв шүү дээ. Тэгэхээр тэр жанжин шугам бий болоод ирэхлээр одоо хинч одоо тий ингээд тэр жанжин шугамаас нь хазаалахгүй болгодог ч юм уу тий. Энэ зүйлийг би хийхгүй л гэсэн бол хийхгүй гэдэг ч юм уу тий. За тэгэхээр одоо бол ер нь маань подкаст маань өндөрлөх чиглэл рүүгээ хандж байна. Тэгэхээр энэ удаагийн дугаараараа бид нэр хүүхд ер нь те хүүхд буюу өсвөр насны хүүхд рүү илүү төвлөрч ярьлаа. Өсвөр насны хүүхдтэй өөрийгөө олоход нь ер нь ямар замдлыг туулдаг юм те. Тэгэхээр энэ зүйлүүд дээр эцэг их нь яаж тусалж болох юм? За мөн сэл яаж тусалдیں۔ Тэгээ дээрэс нь магадгүй энийг сурагч үзэж байгаа бол чи өөрөө бусдын одоо магадгүй байгаа байдлаар нь хүлээн зөвшөөрснөөрөө хин нэгнийг өөрийгөө олоход нь бас туслах нь байна. Мөн чи хин нэгэнтэй зүгээр л найз байснараа тэр хүнийг өөрийгөө олоход нь чиглүүлдэг байна тий. За тэгэхээр маш сайхан дугаар болж өндөрлөлөө. Тэгээ ярилцсан угнадаа бас баярлалаа. Тэгээд дараагийн дугаараар уулзтлаа. Түр баяртай.